одоо шийдвэр бүр төвтэй болж байгаа. Хойд 10 жилийн өмнө бол Улаанбаатар хотод ойролцоогоор хүн амын 36% суугуулуудаа нийлээ 40% амьдардаг байсан. Одоо бол 46% амьдарч байгаа. Суугуулуудаа нийлээ 50% амьдарч байгаа. Бүр алстаа явах юм бол энэ ядуурлын төвчтэй холбоод үзэх юм бол Хөдөөгийн ядуул 33%, Улаанбаатарын ядуул 18%-аар миграцийг бол бид зогсоож чадахгүй. Тэрнийг бол шууд төлөж хийж хэрэгтэй. Миграцийг зогсоож чадахгүй байгаа тохиолдолд дахиад 10 жилийн дараа бид нэр ойролцоогоор 2 сая 200 мянган хүн Улаанбаатарт амьдарч байна. Яг өнөөдрийн процессын хурдаар байх юм бол бараг орон сууц гэр оролт гэж нөгөө хоёр ялгаж салгаад байгаа. Орон сууцныхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа хүмүүсийн тоо нийт Улаанбаатар хотод амьдарч байгаа 2.2 сая хүний сая 400 мянган бидний угаасаа нөхцөл юм байгаа. Тэгэхээр одоо бид нар энэ дээр юу гэж хэлж байгаа вэ? Сайн нөгөө илтгэлээр аягүй тодорхой байсан байгаа. Гэр хорооллынхныгоо ойлгох яг юм хий юм бэ? Яг яагаад эдгээр ийм байгаа вэ гэдгийг хариултаар одоо тоо баримттай ажиллахгүй бол ямар нэг инженери юм уу салангад технологийн шийдвэр болоод бол энэ дээр ямар ч амжилт олохгүй гэж миний хувьд үзэж байна. Тэгэхээр би гэр хорооллохны юу гэж үзэж байгаа вэ? Сайхан амьдрах хүсэлтэй боловч тогтцооноос хамаарал өөрийнхөө төлж чадах хэмжээр төлсөн орон сууцнд амьдарч байгаа юм. Оюун хэлсэн тийм ээ. Жорлон гэвэл нөгөө төлбөрийн чадвартай нэгсэн юм шиг өөрийнхөө чадах хэмжээнд орон сууцны асуудлыг шийдээд дараагийн боломж авахыг хүлээгээд амьдарч байгаа хүмүүс гэж хэлдэг юм да. Тэгэхээр барилгын хурдаас шалтгаалаад ерөнхийдөө бол гэр орон техник Улаанбаатарын чиглэлд орон сууцны асуудлууд угаасаа ойрын хэмжээнд шийдэгдэхгүй. Тэгэхээр одоо байгаа энэ нөхцөл байдлаа тохируулаад эднэрийн одоо хөрсийг бохирдуулаад байгаа энэ зүйлийг яаж одоо зогсоож болох вэ? Өөрчлөлт нь яаж сэргийлж болох вэ? Одоогийн байдлаар бол мэдээж бохирдлын хэмжээ бол маш дээд хэмжээнд өргөсөн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөрсийг саармжуулах юм боломж болцоо юм байдаг юм уу? Нэг л бохирдсан зүйлийг. Энийг одоо батлыг хөрсний бохирдлын чиглэлээр манай байгууллагын техник судалгаагаар бол хөрсний бохирдлын одоо дээд авсан цэгүүдийн одоо түрүүн хэсгийн хэлбэр 80% нь бол нэмгийн бохирдолтой байна гэсэн судалгаа хийсэн. Тэгэхээр мөн манай улсад одоо хийсэн хөрсний судалгаагаар бол ертөнцийн хийсэн дүгнэлт нь бол гэр хорооллын жорлон болвол газрын гүндээ 5-6 метр хүртэлх одоо ийм гүнд одоо нэмгийн бохирдлыг үүсгэсэн байна гэсэн юм судалгаа хийсэн байдаг. Гэтэл хөрсийг бол тодорхой хэмжээгээр нэмгийн бохирдлыг хадгалуулж одоо ариутгал хийх боломжтой боловч энэ ажил маань бас тодорхой хэмжээгээр одоо бусад одоо дэвшил технологийн хамтлагууд хийхгүй бол зөвхөн хадгалуулж хийгээд өнгөрсөн энэ хөрс маань бол үржил шим одоо муу болдог. Тэрээр хөрс маань өөрөө ашигтай одоо шинж тийжэл батсан муусан тохиолдолд бол эргээд нөхөн сэргээхийн тулд маш олон мянган жилийн шаарддаг. Гэтэл хөрсний одоо 1% нь одоо бохирдсан байдаг гэхэд яг эсрэгээрээ 1% одоо үржил шимт одоо тийжэлнүүд авдагдаж байдаг. Ийм учраас одоо ер нь хөрсний бохирдлын асуудлыг шийдэхийн тулд ялангуяа гэр хорооллын айлын хөрсний одоо нэмгийн бохирдлыг одоо бууруулахын тулд манай байгууллага эрүүл мэндийн яамнаас хамтраад одоо нөхөн жолонгийн стандартыг батлуулж гаргасан. Гэхдээ энэ стандартыг бол хэрэгжилт бол тэр болгон олон нийтэд бол хүрэх тал нь бас хангалтгүй байдаг. Гэхдээ хамгийн гол нь бол бид нэр хорооллын одоо нөхөн жолонгийн асуудлыг эрүүл ахуйн шаардлага хангасан ийм жолонгоор салхих нь бол ойрын хугацаанд хөрсний бохирдлыг бууруулах хамгийн чухал хэмжээ гэж бодож байна. Тэгэхээр одоо дэвшилт технологи гэж байгаа гэж ярьсан шүү дээ. Энэ нь одоо Монгол улсад тохирсон тийм технологиудыг ер нь гаргаж ирсэн байгаа юм. Хөрсийг ер нь үргэлжлүүлсэн. Хөрсийг саармагжуулах, хөрсний үржил шимийг одоо сайжруулах, хөрсийг эргээгээд технологийн тэнцвэртэй байдалд оруулахын тулд бол хөгжингөө орнуудад 1-2 жилийн хугацаанд бол хүнд металлын бохирдлыг нь одоо бууруулаад эргээгээд одоо нөхөд сэргээсэн мөн нэмгийн бохирдлыг гэсэн мөн ялгаагүй одоо цэвэршүүлж ариутгах хадгалуулж ингэхийн тулд одоо хамгийн гол нь хөрс гэдэг маань яг бидний биетэй адилхан
ердөөсөө шим тэжээх бодис хэрэгтэй байдаг, хөрсөнд бас агаах хэрэгтэй байдаг. Гэтэл хөрсөнд байгаа одоо бичил пигментүүд, амьд организмууд мөн ердөөс бодисууд нь болоод хүнд хэрэгцээтэй байдаг ердөөс бодисууд, шим тэжээх бодисуудаа яг адилхан бүгд заах шаардлагатай байдаг. Гэтэл энэ шим тэжээх бодисууд, ердөөс бодисууд мөн ашигтай элементүүд, ашиггүй одоо энэ ням бактериуд хоорондын харьцаа алдснаас болоод хөрсний одоо экологийн тэмцэлтэй байдал авдагддаг. Тэгэхээр үүнийг бодвол ердөөсөө гадны төвшөлтөд одоо технологийн аргаар одоо 1-3 жилийн дотор одоо төвшүүлэх бүрэн боломжтой байдаг. Хөрсний бохирдлын үүсгэж байгаа бас нэг хамгийн чухал зүйл нь гэр хорооллын одоо нөхөн жорлогоос гадна бусад ургамал тэгээд дахин болон ажил төрийн хог хаягдлууд байгаа юм. Тэгэхээр нийслэлийн байгаль орчны одоо газраас ер нь нийслэлийн хэмжээний бохирдлын үнэлгээ хийсэн үү? Цаашдаа ямар бодлого баримтлаж байгаа бэ? Хөрс бол одоо Улаанбаатар хотын хэмжээнд ялангуяа одоо газраа эзэмшиж байгаа ашиглаж байгаа хүмүүс өөрсдийн хин одоо өмч тийм. Тэгэхээр ихний арж орнд байсан байгаль орчны чиглэлийн ганц одоо үндсэн концепт бохирдуулж байгаа бол тэрийгээ нэг үл зөвлөх хэвээр нэг үл төлбөрийн төлөх хэвээр. Өнөөдөр бол энд бохирдлын талаар их олон зүйл яригдж байгаа учраас материалынхаа асуусан чиглэл бид нар дараагийн тухайн асуудлыг ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Улаанбаатар хотын хөрсний одоо ингээд судалгаа хийгээд үзэхэд нийт нутгийн дэвсгэрийн 13 орчим хувь нь суул зуунд одоо хүчтэй юм 3 зэрэглэлийн одоо дараагийн болцсон байна. За дараагийн үндсэн шалтгаан бол бас хотын бүтээн байгуулалттай холбоотой үе үеийн одоо энэ барилгаж тэгээд хөвөмөл тагцтай ашиглалтын ашиглалт олборлт яаж анчхан үйл ажиллагаатай холбогдсон юм зүйлүүд байдаг юм лээ. Энэ дээр бол нөхөн сэргээлтийн төр бол хөрстэй холбоотой хэдэн зүйл дээр анхаарч байгаа. Юу гэхээр хэн бохирдуулсан байна түрүүний ярьсан тэрийг нөхөн сэргээх ёстой. Өнгөрсөн жил энэ жил 2 жил үргэлжлээд нийслэлийн нутаг дэвсгэрт бүх эвдэрсэн газрын тоолгыг явуулаад энэний экологийн одоо хохирлыг тооцоод тэр хүмүүсээр буруутан хүмүүсээр нөхөн сэргээх ажлыг хийж байгаа. Мэдээж улс өөрөө ашиглаад ингээд явсан газрууд дээр бол энэ төсвийн хөрөнгөөр хийж байгаа тухайлбал одоо малах төвийн одоо нүүрсний урхаа дээр гүний урхаа одоо нөхөн сэргээх жишг байдлаар явуулж авах жишээтэй. Дээрээс нь бол бид нэр мэдээж хөрсний бохирдол усандаа нөлөөлдөг учраас усны сав газрууд нөхөн жолон ашиглахыг бол нэг сарын өмнө одоо нийслэлийн захиргааны захирамжаар хариулсан байгаа. Энэ бол бас нийгмийн зүгээс үзүүлж байгаа нөлөөлөл нийгмийн сүлжээгээр явуулсан одоо иргэдийн маань бас анхаарлын төвд оруулсан ажлын үр дүн гэж бид нар харж байгаа. Энэ юу гэхээр туулгол түүний салаад цуцгал голуудын дагуу онцгой галтын ус, энгийн амгалтын ус нийт одоо голын хэрэгээс 200 метрийн дотор оршин сууж байгаа иргэд бол заавал стандартын дагуу нөхөн жолонтой байх юм шаардлага тавьж байгаа. Тэгэхээр энэ шаардлага бол бид нар өнөөдөр шууд та хэрэгжүүлээ гэдэг ийм шаардлагыг тавихгүй урт удаан хугацаанд хэрвээ тэр газрыг та эргэлтэнд оруулах юм ашиглах бодлогон борлуулах удаг агуулах энэ тохиолдолд бол заавал байх хэрэгтэй гэсэн юм зөв шаардлага тавьж байгаа. За бид нар бол жолгоо өөрчлөлийн хөдөлгөөний хүрээнд 21 аймаг нийслэлийн 9 дүүрэгт 4000 гаруй хүнд одоо нийт 40 удаагийн сургалт хийсэн. За тэгээд сургалтанд оролцогчдын анхны төлөв байдлыг харахад бол ерөөсөө энэ ахуй соёл энэ талаар бол маш мэдлэг муутай байдаг. За тэгээд зөвхөн энэ жолгоодын тухай асуудлыг ингээд ярихлаар биднэрт ер нь ийм юм ерөөсөө их дутагдсан юм байна. Биднэрт юм ахуй боловсролын талаар хаанч заахгүй юм байна. Тиймээ бүр ингээд байрхан битгий яаж хэрэглэхийг бид нар хаанаас сурдгүй зүгээр л ингээд дөнгөөрөө сурдаг гэж ингэж ярьжсэн л та. Тэгэхээр ер нь бол одоо бид нар зөвхөн сургалтын явцад л одоо сая оюун гэрэл хэлхийцийн хийсэн энэ 5 технологиг ярьж байгаа. Гэтэл бол одоо яаман дээр нэмэх жишээлбэл улсын хэмжээгээр батлагдсан ямар одоо стандартууд зөвхөн байдгийн шин ямар дэвшил технологиуд гэдгийг бидний энэ гаргаж ирсэн энэ 5 технологитой хэр нийцж байна. Миний ойлгосноор одоо яг мөрдөж байгаа нөхөн жорлонгийн стандарт бол нүхний хэмжээнээс ихсүүлээд бидний ярьж байгаатай зөрүүл идэх байхгүй юу? Тэгэхээр одоо энэ чиглэлээр ямар бодлого байна гэж байна. Монгол улсад бол тодорхой хэмжээний хууль, дүрм, эрхлэн баримт бас хангалттай байгаа. Жишээлбэл яг зөвхөн энэ хөрстэй холбоотой 2 хууль байна. Одоо 6 хууль байна. За улсын хурлын 2 тогтоол байна. Салбарын сайдуудын 3 тогтоол байна. За тэгээд мөн 6 заавал дагаж мөрдөх 6 стандарт байдаг.
тэрний одоо би ганцхан стандартыг одоо хийх гэж байна. Энэ бол хүн жолооны стандарт сая манай эрүүл мэндийн хүрээлэнгийн эдэмтэн судлаач хэлжээ. Тэгэхээр бид нар яг хүн жолоон гэдэг бидний бас Монгол хүний ёс заншил одоо нүүдлийн соёл иргэнштэй одоо жолон хүн жолонгийн асуудлын нойлын асуудал бол бас яа харахгүй ургаж гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдрийн нөгөө соёл хэрэглээ хаанаас яаж одоо хичээж заншраад агаад хичээж ирсэн гэдгээс өөрчлөлтийн одоо энэ үе маань яа харахгүй цаг хугацааг бол даван туулахын хэрэгтэй шаардлага бол үнэхээр байгаа. Тэгэхээр хүн жолон гэдэг нэрээр нөгөө нэг ухаад дээр нэг амбар байдаг ямар хүн жолон гэж манайхаа ойлгоод байгаа. Тэгэхээр хүн жолонгийн стандарт маань өөрөө MN50 24 2015 гэсэн стандарт байна. Яг өнөөдөр бас хэлбэгч маань хэлсэн Монгол хүмүүс одоо яг ингээд 46 удаагийн сургалтаар хийгээд 90% гэсэн үтэй саруулдаг нойлыг л хэрэглэнэ гэдээ одоо гар өргөж байна гэж. Тэгэхээр хүн жолонгийн стандарт маань ерөөсөө 4 төрлийн нойлыг санд болгосон байгаа. Тэгэхээр өнөөдөр манайхан яг нөгөө хэрэглэгч маань энэ стандарт норм одоо дүрм журм огт мэдхгүй нэг удаас уншаагүй энийг судлаагүй эргээгээд нөгөө хянт тавьж байгаа одоо профессор дэна гэж яриад байгаа асуудлаа судалж байгаа хүмүүс маань өнөөдөр энийг мэдэхгүй стандарт норм дүрм за тэгвэл энийг яаж ямар журмаар яаж хэрэгжүүлэх юм би жолонгоо байхдаа одоо ямар стандартыг үүсгэх за тэгвэл ямар хэмжээтэй байх юу хэрэглэх ямар хэрэглэмүүд хэрэгтэй юм энэсээс миний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүртгэх юм байна гэдгийг тийм чиглэлд хүлээлтчинд мэдэхгүй байна. Одоо нөгөө танд болсон хүмүүс маань энийг мэдэхгүй юм юм байна. Тэгэхээр өнөөдөр бид нар яа харахгүй одоо хандлагаа өөрчлөё гэдэг ийм асуудал. За хангалуун стандарт дүрм журм бол байгаа. За тэгээд нөхцөл шийдэл одоо хөрөнгө байгууллагынхаа бид нар бас яамныхаа хэмжээнд бол уулзсан одоо удаагийн хэлбэрүүд одоо бас Монгол хэлээр нүүр шийдэл нэвтрүүлгээр бид нар нийтийнхэн ингэ ярьжсэн. Тэгэхээр өнөөдөр бид нар бол хангалттай одоо бүсэл ирмэлцэлж байна, хууль зүйн орчинч байна, нөхцөл нь гэсэн өнөөдөр хэрэгтэй шаардлага бий болчихлоо. Тэгэхээр өнөөдөр яах вэ гэхээр бас ажлын хэсэг манай сайдын тушаалаар одоо өнгөрсөн сард ажлын хэсэг гараа явж байгаа. Энэ ажлын хэсэг ямар үүрэгтэй вэ гэхээр бас бүрүүлсэн байна тийм. Өнөөдөр ихлэгч маань хийсэн одоо жишээлбэл энэ хөлсийн байгалийн тусгал газар байгуулсан жолон бодвол манай одоо яамны хэрэгжүүлж байгаа төсөл шүү дээ. Тэгээ одоо ингээд цаашдаа байна хэрэглэхгүй байна гэдэг. Энийг ингээд ярих юм бол маш том асуудал байгаа. Энэ юугаар ярих юм. Тэгэхээр одоо бидний өнөөдрийн бас нэг ийм ингээд цуглараа төмөрөө шийдъя, урайлаг гаргая, одоо төмөрөө хамтдаа байя гэдэг ийм урайлд ороо яригдж байгаа асуудал учраас өнөөдөр хэрэглэгч маань гэсэн хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага маань гэсэн хөрөнгө оруулалт гаргаж байгаа банк маань гэсэн өнөөдөр яг стандартын дагуу ажлуудыг хийе, стандартын дагуу шаардлага тавья, төмөрөө стандартаа ойлгоё гэдэг юм дээр одоо зогсох хэрэгтэй байна. Тэгээд манай ажлын хэсэг бол яг энэ стандартыг хэн хаана яаж дагаж мөрдөх вэ? Яаж ажиллах вэ гэдэг зааварчилгаа гаргах ийм ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Жишээлбэл одоо сая оюун гэрэл этгэж бол зөндөө юм ярих бид нар бас өмнө уулзсан Монгол орн өөрөө өөр амьсгалын өвөрмөл онцлогдоо бусад олон улсыг бодоход за жилийн дөрөв удаа дээрээс нь хүссэн өөр. За ингээд яг нойлын асуудал яриад гэх юм бол нойлын эзэлтэй бид нар хаана амьдарч байгаа одоо хөсгөлтөө, гойвдөө ямар хангаа одоо экосистемийн ямар бүсэд амьдарч байгаасаа хөрсний ямар бүстэй газар байгаагаасаа ихэл нүгөө авахаасаа одоо 1 м, 2 м, 3 м саруулдаг нойл, эко нойл, бордоо ийгүү гэдэг энэ шийдвэртэй цонхоолттой ингээд маш нарийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээн дээр үндэслэн ийм асуудал болж байгаа. Өөрөө нойл гэдэг маань. Тэгэхээр манайхан өнөөдөр одоо энэ жолон ариун цэврийн байгууллагад юу гэж харж байна гэхээр нэг ухаар дээр нь ямар нэгэн амбар нэг юм хийх юм бол энэ маань өөрөө нойл гэж ойлгоод байгаа. Тэгэхээр стандартын дагуу хамтдаа одоо нөгөө хүчээр нэгтгэл ажил хийх олон нийтийн дунд ийм соёлын гэрлийн ажил явууллаа. Тэрний үр дүнд одоо ингээд жолонгоо өсөлттэй хүмүүс маш их гарч ирсэн. Нэрээ бид нар болохгүй байгаа биш үү гэдэг мэдээлэлтэй яаж өөрчлөх үү гэдгээ бас мэддэг. Тэгэхээр тэр мэдээллийн өгөөд ирэхлээр эрэл бий болоод ирэхлээр санхүүгийн асуудал яалтчгүй гарч ирэх юм хэлээ дээ. Тэр мөнгө нь шууд одоо бидэн байж ирэхгүй. Гэтэл манай банк санхүүгийнхэн яг тийм одоо өөрчлөлт хийж байгаа хүмүүс өгөхтэй бэлэн бүтээгдэхүүн байж юм уу юм уу? Тэгэхээр хаан банк энэ дээр бас ганцхан мэдээлэл өгөх бас хэрэгтэй байна. Орчт маань бүгд цааш нэгтэй хэлж байна. Тулгамдаа байгаа байгаль технологийн асуудлыг шийдэх бол анх төрийн байгууллагуудын
яамдын чим асуудал бишээ. Эндээр иргэн бүрийн оролцоо маш чухал, хувийн хэмжээний оролцоо маш чухал. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд хувийн хэмжээ тэд дондоо банк санхүүгийн салбар маань одоо ямар арга хэмжээнүүдийг авч байгаа гэдэг талаас тоцгон асуултынхаа мэдээллийг манай банкны хувьд байгаль орчин нийгмийн талаар баримтлах бодлоготой энэ талаар бас чиглэсэн байгаль орчин нэрвэлтэнтэй. Тэгэхээр бид нэр бизнесийнхаа бүхий л шатны үйл ажиллагаа бүтээгдэхүүн үйлчлэгэнд байгаль орчны бодлогоо баримтлж ажилладаг. Дээр нь бүх арилжааны банкуудын холбоотойгоо хамтраад тогтвортой санхүүжилт хөтөлбөрийг бид 2015 оноос эхлээд үйл ажиллагаанд мөрдөөд эхэлсэн байдаг. Тэгээд иргэд рүүгээ чиглэсэн бид нар бас ямар үйл ажиллагаа явуулж байгаа нэхээр иргэд маань хашаанда сайхан амьдрыг гэдэг одоо эрчим хүчний дулааны авдаг за агарын нөхөрлөхгүй ингээд амьдрсан байдлаар бид бас ногоон жилийн бүтээгдэхүүнийг зөвлөж гаргасан байдаг. За энэ бас олдч компаниудын маань төлөөлөл хийсэн дээрсэн түрүүн шийдвэр хийсэн. Бид нар компаниудтайгаа маш ойр хамтарч ажиллаж байгаа. За хамтраад бидний гаргасан бүтээгдэхүүн бол иргэд хашаанда одоо бохирын асуудлыг шийдээ, цэвэр усныхаа асуудлыг шийдээ, халаалтын системийг шийдээ, уламжлалт аргаасаа болио татгалзаад хүчний хэмнэлттэй технологи ашиглаж гэдэг юм уу. Энэ хэрэгтэнд толгоорсон бүтээгдэхүүнүүдийг бид нар гаргаад 2017 оноос олгоод эхэлсэн явж байгаа компаниудтай хамтарч ажиллаж байгаа. Мөн дээр нэг жишээд банкуудын холбоо, байгаль орчин аялал жуулчлалын сангийн яам хамтраад ногоон жилийн санг байгуулад бэлтгэл ажлуудаа хийгээд явж байгаа. Энэ сан дээр бол гадны хөнгө оруулалт байгууллагуудаас хямд их үсэг төвлөрнө. Энэ их үсэг бол одоо бид нар банкуд одоо бусад санхүүгийн байгууллагууд дамжуулаад иргэдэд олох юм төсөөлөлтөө хямд их үсгээр таатан хөтөлбөр зээлүүдийг олгоод ирэх юм бол эдгээр асуудлыг бас багц гэсэн шийдвэрт нэмэр болох юм болоо гэж харж байгаа. Тэр энэ бол нийлүүлэгчтэй хандсан зүйл байна гэж ойлгож зүг. Иргэдийн зүйл байж болно. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн компаниудтай зөвлөсөн зүйлүүд ногоон жилийг бол маш өргөн хугацаанд хааж болно. Иргэдийнхээ хэрэглээ зориулаад бичим хүчний хэмнэлттэй технологи авч болж байна. Тэр чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд эрхлэлийн хөрөнгө оруулалтын зээлүүд авч болж байна. Дээр нь түрүүн бас яригдсан эко орон сууц барилгууд гэдэг юм уу тэр чиглэлийн зээлүүдийг бас хамруулж орж болно. Энэ дээр бүхэл төрлийн бүтээгдэхүүнийг бид нар гаргаад бас хэвлэх боломжтой байна. Хэвлэлийн бас нэг чухал зүйл бид нар өнөөдөр байгаа нөхцөл байдал ямар байгааг бол маш олон төрлийн судалгаагаар нэгэнд гаргаад ирсэн. Тэгэхээр эндээс одоо ямар гарч шийдэл байж болох вэ? Төр засгийн юу хийж чадах вэ? Одоо энэ орон нутгад гэмээр нийслэл дүүрэг гэмээр энэ орон нутгийн засаг захиргаа юу хийж чадах вэ? Хувийн эрхлэлийн юу хийж чадах вэ? Судлаачид гэмээр төрийн байгууллагууд юу хийж чадах вэ? Байгаль орчны яамд үйл бас нэг юм шийдэл гаргаа. Одоо өнөөдөр яг ингээд бид нар хацсангуу өнөөдөр жолонгоо өөрчлөе. За би бүр 90% харуулдаг жолонтой болъё гэж ойлгосон юм дээ. Тэгээд хэлээ банк зээлээ олгоод хэлээ хүмүүс маань жолонтой олгоод хэлээ. За тэгвэл харуулдаг жолонгоо харуулаад бид нар хаана нийлүүлэх вэ? Хин тэрийг одоо сасгах вэ? Эцсийн цэг нь юу вэ гэдэг ийм асуудал гарч байгаа. Дахиад нэг шийдэл би болсонгоо дараагийн асуудал бас ингэж ургаж гарч ирж байгаа. Тэгэхээр энийг бид нар тогтоор нь хандаж шийдэх дайсгүй хэрэгтэй шаардлага одоо удахгүй гарч ирнэ. Өнөөдөртөө яг бол харуулдаг байлаа. 2 жилийн дараа бүх айд харуулаад ирэхээр нөгөө ариун зөвлөлт байгууламж маань хүчин чадал нь биелэх үү. За тэгээд зөвлөлт байгууламж руу хүргэдэг нөгөө зөөврийн нөгөө тусгай зөвшөөрлөлтөө нойл харуулдаг машин маань байна уу? Өнөөдөр энэ ямар энэ дараагийн асуудлууд яг ингэ ураж гарч байгаа. Тэгэхээр өнөөдөр яг Монгол улсын хэмжээнд ингээд судалгаа авахд бол 36 одоо зөөврийн ийм харуулдаг машин байна гэж байгаа боловч яг тусгай зөвшөөрлөлтөө яг үйл ажиллагаа эрхлэх нь бол маш цөөхөн. Энэ бол яг өнөөдрийн жишээн дээр бол ингэ харагдсан. Тусгай хамгаалтаа манай сайдын 6 сарын 1-нд 2018 оны 6 сарын 1-нд гарсан сайдын тушаал байгаа. Тусгай хамгаалтаа газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нийт одоо нөхөн залтаа ашиглахгүй гэж ингээд тушаал гаргасан бол хөтөлбөр дээр 497 нөхөн залтантай байсан аж ахуйн нийтүүд маань өөрчлөгдөж харуулдаг залтантай болоод жижиг оврын ариун зүрийн байгууламжтай болчихсон. Тэгээд харуулах гэсэн чинь нөгөө харуулдаг машин маань байхгүй нийлүүлдэг нөгөө ариун цэврийн одоо цэвэрлэх байгууламж тухайн хатгад тосгонд одоо байхгүй. Тэгэхээр яг бид нар эргүүлээд нөгөө харуулгыг нэг жадганд аваад нөгөө хогшиг дахиад нэг газар авч буулгах ийм хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр энийг бид нар бүгдээрээ тогтоор нь харах зайлшгүй хэрэгтэй шаардлагатай болж байгаа. Тийм учраас манай байгаль ажлын яам одоо эцсийн цэг нь ерөөсөө устгадаг ийм эцсийн цэгийг бий болгох нь зайлшгүй хэрэгтэй байгаа учраас жижиг одоо энэ pilot project хэрэгжүүлэлтийн одоо даг боловсруулдаг
ийм жижиг оврын үйлдвэрийг дөөгрийн үйлдвэрийг одоо дагуулах гад дэлхийн ажлыг явж байгаа 6 сар гэхэд бол энэ жижиг оврын юм маань үйлдвэр маань эхлээд одоо цамгийн хайрхан дүүрэг дээр юм уу баян дүүргийн нэг оройныг сонгож аваад яг тэр саруулж байгаа нойлыг одоо эзэн тэдний авч устгадаг. Ийм яг одоо цогцолт хийх бол бүх хайр нойлтой саруулдаг нойлтой олчлаа нойлтой хийхдээ дараагийн зэг нь юу вэ гэхээр зөөлөг машин зөвлөх байгууламжийн асуудал ургаж авч байгаа юм л да. Тэгэхээр энэ нэг асуудал байгаа. За тэгээд бас нэг асуудал байгаа. Манай иргэд бас ерөөсөө нэг засаг гас гарч байгаа шийдвэр хууль тогтоолыг мэддэггүйтэй адилхан өөрсдөд нь зориулаад бас нэг аж ахуйн нэгжид зориулсан урамшууллын системийг одоо ийм бий болгосон байгаа. За 303-аар тогтоол гэж засгийн газрын 303-аар тогтоол байгаа. Энэ тогтоол маань ямар тогтоол вэ гэхээр байгаль орчин дээрээ бичлэгтэй техник технологиг та оруулж ирж байгаа бол гайд нүүдийн татвараас чөлөөлнө гэж. За 17 оны байдлаараа 11 аж ахуйн нэгж 33 тэрбум төгрөгийг одоо чөлөөлсөн ийм хөнгөлөлт өгсөн байгаа. Энийг бас манайхан мэдэх хэрэгтэй. Мөн одоо байгаль орчин дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид ногоон гэрчлэгээ олгоод за иргэнд бол одоо эко тэмдэг олох, бүтээгдэхүүнд нь эко тэмдэг олгож байгаа. За энэ бас урамшууллын систем бас бий болсон. За энэ урамшууллын системүүд тэгвэл бид нар яаж ашиглах юм бэ гэдэг юм. Одоо би ногоон гэрчлэгээ аж ахуйн нэгж болчихлоо. За яг энэ олон төрлийн хөрөнгө оруулалт хийгээд стартап компани байгуулад мөнгө хийгээд ингээд ийм ажлыг хийхээр өнөөдөр энэ ногоон гэрчлэгээ авсан аж ахуйн нэгж маань өнөөдрийн ярьж байгаа нөгөө ногоон зээлийн цангаас хөнгөлөлтөө зээл эдлэх за иргэн аж ахуйн нэгжүүдийг одоо эхний цагсаалтанд орох ийм боломжуудыг олж авч байгаа. Тэгэхээр одоо хувийн хэмжээ төрийн байгууллага иргэн бүгдээрээ хамтдаа одоо бүтээл бүтээлийг цааш авсан байна гэж байна. Энэ хөрөнгө оруулалт чиглэл бас нэг чухал зүйл бол энэ мод цэцэг маш дурамлуудыг тарих явдал байдаг шүү дээ. Тэгэхээр нэгэнд бохирдсан байгаа 88% бохирдсан байгаа энэ хөрсийг бас эрүүлжүүлэх чиглэлд мод ургамал тарьсан аж ахуйн нэгж байгууллага хөв хүнийг урамшуулах юм болго барьж байгаа. За энэ бол одоо бүр нэлээд нийс гарсан бас ийм урамшуул хэвээр та нэг гар холбоод мод тарих юм бол тэрийгээ эргүүлээд одоо нөгөө мөнгө авах ёстой гэсэн ийм журам бас байдаг. Тэгэхээр энэ олон ийм урамшууллын бас нөгөө хөшүүрэг хөнгөлөлт зээлээс гадна урамшууллын механизм байдаг. Өнөөдөр татвар зээлээс аж ахуйн нэгжүүдээр нэг талдаа бид нар бас хамтдаа шийдэх ийм асуудал байгаа. Тэгэхээр яг харахгүй сая батлуулах дарга бас ярьжсэн. Одоо ногоон байгууламжийг бол үнээр хийлээс бид нар өнөөдөр агаар цэвэршин унтны асуудал бас байна. Хөрсний асуудал байна. Тэгэхээр байгаль орчны салбарын асуудал бол тэр чигээрээ угаасаа энийг дэлхий дээр байгаа цогц асуудал учраас энийг хамтдан шийдэж бүх асуудлаа шийдэх учраас одоо 0.7 га газартаа зөв төлөвлөж нөгөө ногоон байгууламжаа хөрсний асуудлаа тэгээ бас нэг юм нөгөө баян үнийг балаг тоохгүй гэж нэг асуудал үгүй байдаг шээ манай ардын захуу энэ ямар үг гарч ирсэн бэ гэхээр жишээлбэл одоо нөгөө 0.7 га газарт нэг буланд нь хутгаа аваад нэг буланд нь байшингаа бариад нөгөө буланд нь жолонгоо барих гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр худгийн зөвлөлд одоо танаад өгөхгүй. Энд чинь нэгсэн тэгээд авах хэрэгтэй. За тэгээд жолын чинь те одоо ундны уснаас хэдэн метрийн зайтай байх хэрэгтэй. За голоод 200 м. Ийм асуудал ягаад нөгөө мөнгөтэй хүмүүс чинь бид нар энэ хашаа дотроо одоо 0-оос барьмаар байна. Худгаас сухмаар байна. Эргүүлээд өнөөдөр биш юм аа гэхэд хойд ирээд үр хүүхдтэй нэг аюултай бэлтгэж өгөөд өнгөрсөн байхгүй тий. Тэгэхээр ийм асуудлуудыг л одоо хамтдан шийдэхийн төлөө манай яам бас хамтдаа явж байна. Нэг юм баталдаг байгаа байхгүй. Эцсийн нөгөө яриад байгаа сайн асуусан гэр оролцох. Гэр оролцохын жолон ашиглана. Гэр оролцохын дээр яриад байгаа яамдаг ашиглана. Гэр оролцохын дээр ногоо гэж байна. Модыг байна. Ирүүний үг. За тэрүүнийг хийхэд бол бид дандаа өнгөөс шийддэг шүү дээ. Тэгээд шийдвэрээ зэгцлэхийн тэгэхээр бид шийдэл гаргахчид 3 сар 11 сарын 15-наас би одоо тодорхой байх гэдэг шүү. 11 сарын 15-нд нөгөө болгоод явуулсан. Батлагдаад ирэхээр бүгдээ хөдөлгөөд гэр оролдоод уусгах. Төрийн бусраа болно. Би бол өөрөөр өрөөлөж төрийн бусраа болно. Иргэний нэг яамных 2 сарын 15 бүгдээ хөдөлгөж Улмаар магтаж байгаа шийдвэрээ ярьж байгаа тийм. Тэгэхгүй бол энэ хизээч байхгүй. Яг бол одоо миний хэлэх 20 жил яг зүйлээ хэлж. Яг л юм. Тийм багт ярьдаг зүгээр 3 сар авч жагаад дараа жилийн яг өдөрт ямар акцент ажлууд ирэх чи юу гэдэг.
өргөн байгаа нөхцөл байдлаа бид нар мэдэж авлаа. Тэгээ дээрэс нь ер нь бол эцсийн хэрэглэгчтэй бид нар таньж мэдчихэж эцсийн хэрэглэгчтэй тохирсон бодлого шийдвэр үйл ажиллагааг хамтдаа явуулъя, хандлагаа өөрчлөё гэдэг ийм л одоо эцсийн шийдэлтэй үлдэж байна.